Мэдээж одоо маш олон тамирчин залуучуудад дассан спортын маань хөгжил бас тодорхой хэмжээнд активч гарч байгаа гэдэг хэлэлцээ. Одоо манай бэлгүүнээр тэмцсэн шагналаар илэрхийлж байгаа болов уу гэж бодчих. За манай бэлгүүний хувьд бол одоо бүх байрал тоглолтын Монголын хамгийн одоо супер скилтэй тоглогчдын нэг тий одоо тэгээд сүүлийн жилүүд ч гэсэн лигтээ маш өндөр амжилтыг үзүүлж байгаа. Шгшээ огдож гэсэн маш их нөмөр нөлөөтэй тоглож байгаа. Саяны сүүлийн тоглолтууд дээр ч гэсэн одоо биеийн талбай дээр тоглож байгааг үзэж бүгдээрээ мэдж байгаа. Талбайн гадна нь бас багтаа нөлөөлж байгаа нөлөөлөл нь бол маш их байсан. Энэ дээр бол одоо манай head coach Василис Фракас бол маш сэтгэл хангалуун. Тэгээд томтой бэлгүүнтэй өөртөө их тулж харьцаж тэ багийнхаа ур амьсгал болоод бусад одоо тамирчид яаж одоо зүйтэй авах вэ? Яаж бие бэлтэх үү гэдэг дээр одоо яг маш үүрэгтэй юм тоглогч байгаа. За манай бэлгүүний хувьд одоо хамгийн гол чухал зүйл бол бусдад одоо үлгэр дөөрөл бол тамирчин ямар авах хэвээр тэр бүх одоо шинжийг агуулсантай зөвхөн одоо довтлохоон ч юм уу эсвэл зөвхөн одоо нэг юмд тулгуурлах цагт тоглох одоо маш олон тал тоглолтоо гэдгээр манай сагсчдын хувьд бол одоо нэлээд тийм одоо юутай байгаа. Тийм онцлогтой тийм тоглогч байгаа. Тэгээд манай бэлгүүний багаа ахалж маш сайн тоглосон. Тэгээд бидэд ямар ч бас их ойрхон байсан. Тэгээд цаашдаа найзахаас ажил хөдөлмөр эрүүл их гэр бүлд нь хамгийн сайнхан бүх нөхцөл ирээ л гэж бодож байна. Миний харин өнөөдрийг хүртэл одоо нөгөө нэг зарцуулсан цаг хугацаа хөл хөдөлмөрийг үнэлээд ийм өндөр чанал одоо гардуулж байгаа төрийн одоо ерөнхийлөгчтэй болон бусад төрийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ шагналыг дагаад бидний хувьд бол одоо нөгөө манай нөхрийн болон бидний хувьд бол маш том хариуцлага бий болж байна гэж үзэж байна. Тэгээд тэр хариуцлагыг дааж явахын төлөө хамаг хүч чадлаа ажиллаж амьдрнаа. Бэлгүүний хувьд бол маш их төвчээртэй. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг маш их буйртай хүлээж авдаг юм аливаа амиг. Тэгээд юуны түрүүн сэтгэл хөдлөлөөр хандна гэсэн тийм бол аюу хооройдаг. Жишээлх юм бол өнөөдөр ч гэсэндээ энэ шагналыг авахын тулд нэлээд бодож нэлээд одоо эсэргүүцэж агаад тэгээ эцсийн минутанд л за одоо авъя гэдэг шийдвэр гаргаж явах шавлаа. Тэгэхээр бэлгүүний хувьд бол тэр хүртэл энэ их нөгөө одоо нөгөө нэг цаг алдсан цаг хугацаа дахиад дээрээс нь бас зарим тохиолдолд хүмүүст ч гэсэн маш их бүлээдүүлдэг. Тэр болгон дээр бол маш төвчээртэй ханддаг. Тэгээ би нөхрийнхээ тэр зан чанараар бол маш бахархаж авдаг. Тэрэндээ маш баяртай байгаа. Шагнал авсандаа баяртай байгаа. Тэгээд Монголын сагсанд одоо 5 гавьяат тасалжуулагч байдаг. За тэгээд 2 гавьяат тамирчин байсан. Тэгээд миний хувьд бол 3 дахь гавьяат тамирчнаар нь өнөөдөр бол гавьяат тамирчин шагналд хүртэж байна. Тэгээд нийт Монголын сагсан бөмбөг сонирхогч, үзэгч бэнүүд, хөрөнгө оруулагч нар, спонсор байгууллагууд тэгээд маш олон оролцогч талууд энд бол байдаг. Тэгээд энэ олон хүмүүсийн хүчтэй нөлөө хайр хүндлэлээр одоо өнөөдөр энэхүү шагналыг миний хувьд бол авлаа гэж бодож байна. Тэгээд бүх одоо монголчуудаа удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан баярцаагаар хэлмээр байна. Амар баяртай наавынхаа өнөөс амар баярлалаа. Тэгээ манай угаасаа ер нь амар хичээсэн, зөндөө хичээсэн. Тэгээ ер нь амар бахархаж байна. Тэгээд аавд амар хайртай. Манай биш те ер нь бол яг л ингээ аав шиг яг аав. Гэтэ ингээд ер нь яг ээж шиг ахгүй юу? Ер нь нэг юм хоёр ээжтэй юм шиг одоо ингээд ер нь айл гэрт ингээд ааваас илүү ээж нь ингээд амар ингээд араас нь залгаж ингээд штэ. Манай болохоор яг ээж шиг ингээд араас залгаад хаана юу ийж зурга явуул мавал гэл ер нь амар тийм ер нь амар санаа тавьдаг амар хайрладаг. Тэгээд зөндөө намайг ер нь хүүхдүүдтэй амар хайртай амар мундаг аав гэж боддог. Ер нь яг хаа 5% бол багаас үзсэн тий. Тэгээ яг ингээд тоглож байгаа хугацаанд гавьяат авч байгаа амар их юу гэж байгаа. Тэгээд хаагаар гавьяат авсан маш баяртай. Угаас энэ шагналыг бол авах хэрэгтэй юм гэж би бодож байгаа тий. Бас сар шинийн өмнө бас сайхан үйл явдал болж байна. Монголын сагсан бөмбөгийн маань одоо манай гэр бүлээс Монгол Улсын гавьяат тамирчин төрөн гарч байна. Тэгээд бас бидэд нэг үе шгшээ огт хамт тоглож явсан. Бас тодорхой хэмжээний амжилтуудыг гаргаж Монгол улсынхаа өмнөөс олон улсын тэмцээнүүдэд ороод явж ирсэн. Бэлгүү маань бас олон жил бас тусдаа шгшээ огт амжилттай тоглож явж байна. Тэгээд ямарсан төр зэсэг маань үнэхээр сагсан бөмбөгөөс маань өндөр бас гавьяат тамирчин төрсөнд бас баярлаад энэ шгшээ одоо тоглож ирсэн бидэд бас ирчээд хүлээгээл байж байна да. Маш их баярлж байна. Тэгээд бэлгүүнтэйгээ хамт шгшээ багтаа миний хувьд бол бэлгүүнээс төрүүлж шгшээд орж ирсэн. Тэгээд одоо бас яг 2-3 жил ер нь бол хамт байсан тий. Тэгээд хамт мөр зэрэгцэд явж исэн нэг одоо найз дүү маань гавьяат авч аваад маш их баярлж байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ цугларцсан байж байна. Сагсан бөмбөгийн маш хүнд хэцүү байдалд яг бэлгүүн маань яг өөрөө одоо гар бичлэн оролцож тий. Нуруунд дээр маш хүнд зүйлийг үүрж явсан. Тэгээд өнөөдөр бас одоо гавьяат авч байгаад бид бүхэн өөрсдөө хамт авч байгаа юм шиг л баярлж байна. Сагсан бөмбөгийн спортын одоо яг эд тоглож байгаа үед нь тий тамирчдаас одоо анх удаага гавьяат тамирчин цаал авч явах шиг байна. Тэгээ найзтайхаа өмнөөс бид нар бүгдээ хацсан юм шиг баяртай л байцгааж байна тий.